За ерөнхий сайдаас нэмж тодруулъя. Түрүүн 1-р, 2-р асуултанд хариулчлаа гэж харж байна. Зөвхөн яг одоо бол бид нар энд ингээд бодлогын асуудал ярьж байгаа яг энэ мөчид бидний гар утсанд бол тасралтгүй л одоо багш нараас маань мессеж ирсээр байгаа юм. Тэг яг түрүү хэлж байгаа санаа болохоор ер нь энэ боловсролын салбараа олон жил хөсөр хайсны л асуудал. Нэг удаагийн нэг сайдаас асуухаас илүүтэйгээр ер нь энэ Монгол төрийн бодлого чинь ямар замаар яаж яваад ирсэн бэ гэдэг л асуудал. Боловсролд $1 зарцуулж иж нийгмийн өгөөж нь 12 нугарч үр өгөөж өгдөг гэд олон улсын жишгээр батлагдчихсан зүйл. Нэгдсэн улсны байгууллагын FOSS буюу Forum of Small States байгууллагын гаргасан судалгаагаар 10 саяас доош хүн амтай улсад хөгжихийн тулд хамгийн түрүүнд боловсролдоо хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг зарчим байж байгаа. Тэгэхээр одоо энэ дэрийг энэ микрофоныг ашиглаад ерөнхий сайдаа яг энэ эмчнэр, багш нар, ахмадуудаа та маш тодорхой байр суурь илэрхийлээч. За, ерөнхий сайд хариулъя. За, Эрдэнэт гишүүний тодорхойлгын дагуу эрхэм үндэт эмч багш нар ахмадуудаа бид байгаа бүх нөөц болцоогоо ажиллаад хулгайтай тэмцэж Бордогийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар та бүхнийхээ шаардж байгаа төвшөнд цалин хөлс тэтгэр тутамжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд улсын их хурлаас Бордогийн ордыг буюу 5 толгой ордод ашиглагдаагүй үлдсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай улсын их хурлын тогтоолыг дэмжиж өгөхийг улсын их хурлын эрхэм гишүүдээс хүсэж байна. Ингэснээрээ бид олон улсын аудитыг оруулж, олон улсын стандарт нэвтрүүлж 5 толгой орд газрууд үр ашгийг эрсдэлжлүүлэх замаар ирээдүйд бол хорлогоор багш эмчнэрийнхээ цалинг нэмэгдүүлж, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх болно. Нүүрснээ хулгайтай тууштай тэмцэж байж энэ алдагдаад байгаа олон тэрбумын боломжийг